Монголын дэвэж усын дэлгэрийг зарт. Зарт. Алуу байж байгаа. Эхлүүлсэн олцоор ажилтнаа багш. Зэрэг төрөж та бүхнийг энэ үдшийн хаан амар хатан мэдээ эрмэлжлээ. Хэдэн зэрэг төрөжсөн ч дараагийн хамтаараа ороос хөдөлгөөн зохион байгуулдаг. Гурван үеийн Улсын хэмжээг бэлэн болсон байна. Ингээд энэ гоо хэмжээг нээж өгөх юм. Хэдийн зэрэг төрөжсөн ч дараагийн хамтаараа дараах бэлтгэл төрөндөө Бахирд нэг ойлголоо. За ингээд та бүхнийхэн орой мэдээ хүрээ. За ингээд та бүхний албан хааж байгаа энэ цэгээ ангитай хилэнтийг өөрөөр 45 дугаар ангиар онгоолсон ахмад хэлчсийн төлөөлөл өнөөдөр танаас стод харуулж ороод ингээд статус ирлээ ингээд хамтын хоороо гэж байдаг. За нийтдээ 50 гаруй хүний үйлдвэртэй хотод бол 60 гаруй хүн амьдардаг, орон нутгатаа бол 80 гаруй хүн амьдардаг. За тэгээ миний бие ажил тавхаас хойш одоо 2 дахь жилдээ орж байна. Хүмүүс жил болон гүйцэтгэлийн төлөвлөгөө гэж авдаг. Тэр тухайн төлөвлөгөөнд өөрөө застав харуултайгаа ажилладаг. Застав харуултайгаа явуулж одоо тий хичээн дайцтай мэдээлэл өгч, тусдаж бие үүрэгтэй. За энэ хүрээнд бид их хүмүүс одоо өнгөрсөн жилээр 2022 онд бол 1 2 5 доллар бас ажилласан. За энэ жилийн үед болохоор одоо 3 4 6 доллар ажиллаад ингээд бид бүхэн нэгсэндээ 2 жилийн хугацаанд одоо манай өтөрөдөө бүх харуулцтайгаар ингээд ямар ч ахмад хэлчдийнхаа үйл ажиллагааг танилцуулаад дэмжиж тусцаа үзүүлээд ингээд дуусч байгаамаа. За тэгээ залуучуудаа амжилт хүсье ингээд одоо ингээд 3 үеийн уулд хэлчдийн хөдөлгөөг манай арга хэмжээ бол хэлчдийн хөдөлгөөл гэсэн тийм том яатай. За тэгээд арга хэмжээний хувьд болохоор эхлээд одоо ингээд бид нар оройтч ирсэн учраас та бүхэн одоо ингээд 3 үеийн уулзалт зохион байгуулчих. За маргааш өглөө юу яам бие бүртгэнтэй уулзна. За 2 төрлийн 3 төрлийн 2-3 сургалт орно. За нэг 10-20 минут максимум амар тэм та бүхэнд тэг чилээхгүй. За тэгээ юу яагаад тэргүүдтэйгээ бас уулзна. Байр оролтоо танилцна. Тэгээд нэг 10-11 гэхэд одоо дараагийн бомын харуул ингээд дараагийн цэцлэгээ шилжнэ. За ингээд энэ одоо 3-ийн уулзалт яах юм нийслэлийн мэдээлэл дээр Тэгээд 3-ийн чуулганд орцох бүртгэнийг хөтлөхөөс удаа орон зарыг Цэргийн лавны Монголын хөдөлгөөч бэлтгэл төрөндөө Батбол таныг хөтлөх юм. Орон зарыг За ахмад үеийг төлөөлөл төрөндөө толгойн олж байгаа. За дунд үеийг төлөөлөл Монголын хөдөлгөөч харуулын дарга төрөндөө таныг хөтлөх юм. За ингээд залуу үеийг төлөөлөл тус тавын хэлчнэх байдаг. Улаанбаатар төсөв хайрлах дүүрэг Хрият Нэмдава таныг томзгая. За гурван чуулга уулзалт гурван уулзалт гэдэг бол тухайн ажил алба хааж байсан үеийн орчин цагийн онцлог мөн одоо байгаа орчин цагийн хэрхэн байгаа талаар харилцан ярилцж эргэжлэл ярилцж бид бүхэнд бас үнэтэй сургамжаа хайрлаж бид бүхэнд бас алдаа оног маань хийж өгөх тэр бол зорилготой байдаг. Тэгээд нөгөө арга хэмжээний их хэл тавьж Монгол Улсын хөдөлгөөч тэдгүүндээ Батболд микрофоноор хилжүүлэн та ингээд өөрийнхөө товч намтар болно. Агвар бол та шамраад их хэзээ надаараа бид бүхэнд товч танилцуулахыг хүсье. Та бүхэндээ нэрэн амгалангийн альтгий. За би 1992 оноос гэлэн цагт амьдралаа олж ирсэн. Эхлээд 2022 онд цэргийн одоо төлөвлөсөн. Бид одоо 32 жил гэлэн зэрэгт
ажилласан. Тэгээд гэлчин шалгагчаас эхлээд алууны дарга хүртэл албан тушаалын ажиллаа. За тус застав 1997-оос 2000 он хүртэл хилийгээр хоёрын хариуцсан хариуцсан офицер гэсэн албан тушаал дээр ажилладаг байлаа. Тэгээд тухайн үед одоо хилийн одоогийн яг ороод 8-р застав байсан. Тэр үед 7-р застав байгуулагдаагүй хилийн 6-р застав гэж одоо энэ застав бол улаастаа хилээ харуулаас нуурын хилээ харуулдаг учрыг хариуцж ажилладаг байсан. Зөвхөн тухайн үед бол хилийн тэл 1, тэл 2 игээ дамжин нөхрөлөх гарц байгаад өдөрт нэг 100-аас 100 татна автомашин нэгтгэдэг тийм одоо гарц байсан. Тэр үед одоо офицераар одоо хэсгээр офицер гэдэг орнод ажилладаг байлаа. За яг манай дундын төлөөл харуулын дараа гомдох чинь төрөг зорж байгаа бас өөрийнхөө ажлын гараа хэрхэн эхлэж ямар ажил үйл эхлэж ямар албан тушаалаар ажилласнаа бас энэ доо хамт олондоо бас тулж танилцуулах хэрэгсэе. За энэ том зурсан офицер ахт шингээс хугацаа зэрэг багчд. За оны дотроо дахин тэлжтэй стахан нийт бүрэлдэхүүн нэг жаалын дэг төшүүлье. За миний би 1987 онд Зохиомгийн төрөлжин сумд төрсэн байгаа. Тэгээд 2000 за 7 онд за тус отроод хугацаа зэрэг алба хаагаад 2008-аас за 10 онд тус отроод гэрээ зэрэг алба хаагч гэрээ тарханд албан тушаал дээр хилийн 1-р став дээр ажиллаж байгаад за 2010 онд ахлагч орн бүрэлдэхүүнд орж харуулын дараа албан тушаалыг тэрнээс тасалдгүй хийж байна. Тэгээд 1-р став дээр 7-8 жил ажиллаад 2016 онд тус став дээр одоо тэл 1 хилээ орлоноор одоо хүртэл ажиллаж байна. За баярлалаа. Ахлагч нэмд орж манаас өөрөөгөө тооч танилцуулаад алсын алаамгийн ямар хэрэгэд гэрүүлийн байдал мөн өөрөө хаана болон талаар бас тооч танилцуулах хэрэгсэе. За та бүхэндээ энэ өрөө мэндийг хүргэе. Энд хүрэлцэн ирсэн ах хөтөлч офицер ахлагч хугацаа зэрэг албаа багш өрөө мэндийг хүргэе. Би Улаанбаатар Цангархан дүүрэг 21 дэх хооронд амьдардаг. Амбул тавуулаа. Тэгээд хавар ах цэргийн албаа татгахтаа Сүхбаатар аймгийн Онгоц сумдах техник 84 дугаар ангид хугацаа зэрэг албаа хааж байгаа. Мөн 10 сард дэг 245 дугаар ангид хуваарлагдж ирсэн. Тэгээд энэ дэсний сэтгэлдлийг бол одоо хил хамгаалах гэдэг нь ерөнхийдөө миний бодлоор энд бол ерөөсөө жинхэнэ хил хамгаал бол ер нь хөрөнгөжтэй байна. Тэгээд бид нар урд тахтаа ерөөсөө урд хэлчин 50 тийм болохоор хилийн хамгаалалт хилийн цагийн манаа гэдэг зүйлийг ерөөсөө сайн мэддэг байсан. Тэгээд Орос аймгийн давсан цомдох 247 дугаар өтер став дээрээ тэгээд харуул дээр анх улаастай гэдэг харуул дээр гараад хил хамгаалах гэдэг зүйлийг яваад өөрийн биеэрээ мэдрээ тэгээд морьтой явган хэдэн километр явах дандаа бартаа замаар ингээ явдаг. Тэгээд шүн ингээд хилийн цагийн маанд явж байхдаа ингээ ерөөсөө айгуу тийм сорон сэрэмжтэй энэ тентгийн чинээ сайн чанж явж гэж үүрэг авч гарч байгаа. Тэгээ ерөнхийдөө хил хамгаалах гэдэг зүйл жинхэнэ хил хамгаалах гэдэг нь ус амьд хоёр тэгэр зүйн бодлогын өрнжиг юм байна. Тэгээд айгуух цагийн байдал хүнд тийм учраас хилийн цагийн манаг ерөөс шуургатай жийсэн сэлэх шуургатай байсан хамаахгүй ерөөсөө ингээд хилийн цагтаа явах цагтаа үүргээ аваад явдгаараа яваад дээрээ ирдэг. За баярлалаа. Та бүхэн эцэг зэрэг төрөг төрсөнийг хөрөлдөө ингээд та бүхэндээ зориулж саяын бэг хөгжим тогтхол хэрүүдийн шүлэг хоорондын шүг хэмээх нэг сайхан дугаар мөрхлөг босгоно. Баярлалаа. Зарим нэмэхгүй байх. Би тус өдрөдөд зөвхөн мэдээлэл сошиал системээр дараагаар 6 жил ажилласан. Тэгээд
Хэлийн 1, 2, 5 дугаар цастааны дараа ажиллаж байсан нэг юм байна. Хэлийн зэрэгт 29 жил ажилласан. 2013 онд дэх дугаар дулаан яг 10 жил байж байна. За ингэ тавьдээ хуарингийн шүгэд дуугаар айданы миний зэвэд өгөө. Баярлалаа. Тасмараа дуугийн бүгд тийм үү? Улсын цааханда хонгор минчи сайрасан хилимана арсан байж нэгэн шивэдэг шүсээ тигэлимэ ихнүгийн алтан хилий эцэгний бишүдэ хайртай орны хотроо хадун тандаргатай эмшүдэ цэнтутай буйхан хварангас цэцэн чанга тиулээ их шода бугедага Сэмэди чаухачда Ихнутгийн алтан хилий эцэгний бишүдэ хайртай орны хотроо хадун тандаргатай эмшүдэ Тусасадагай ажигай өндөр хэлчин авцараа ажиллажгаа тэдний гэр бүл хүүхдүүд хугацаа зэрэг ажилладаг үндэ ирж байгаа 2024 онд 10,000 тонн ажиллахыг хүсээрээ хотын зүгээр шингүүд дуугаар бичлээ удаа баяртай байна. Миний чаргатай хаа өгтөний чинь нөлөөстэй хаа усан өнтөр шаргана хамраа өдөхүй очийн хүлээр суугана ихнүгийн алтан хилий эцэгний бишүдэ хайртай орны хотроо хадун тандаргатай эмшүдэ Бидуртаа бүрдэж баярлалаа ингээд дараагийн үеийнхэн дээргөөрэй. Энэхүү асуултыг бидуртаа Батболд танаас асууя. Таны ажиллаж явах үеийн тухайн хил хамгаалтын арга хэлбэр аж ахуйн хангалт хэр байсан бэ? Энэ талаараа та бас бид бүхэнд бас гэж сонирхолно. Тухайн хил хамгаалт гэдэг бол одоо энэ цаг нь ч болцсон сайхан байгаа. Одоо бичгийн заасан дээр одоо гараар бичээд сараар график төлөвлөгөө гаргаад тэгээд өдөр сэргийлэх манай одоо хэдийн цаг юм хин баната тэр офцерыг хэлдэг одоо зохион байгуулдаг. За цаг тухайд бол хэдийн зөрчил бол маш их гардаг байсан. Хэдийн манай явуулгандаа бол ямар нэгэн дэглэмийн зөрчил юм уу хэдийн зөрчил илрүүлдэг байсан. Одоо бол цаг сайхан болсон. Энэ үед одоо инженери хамгаалт гэдэг юм одоо энэ тэндэг зөөхөн гардаг. Уулархаг гэсгээр инженери хамгаалт байхгүй. За хэдийн манай уулууд өдөр тогтмол яваад дор хажууд нэг өдөр өнчгүйгээр дэглэмийн зөрчил илрүүлдэг байсан. Тийм хийж байгаа байсан.
За жоохон хангалттай талаар гэж одоо та бүхэн мэдж байгаа. Тэлбэр дээр нэг балах суудсан байр байгаа. Дөрвөн айлын орон сууцны нийтлэл баригдсан. За нэгэнд нь одоо нэг албаны өрөө холбоотойгоор авахаар нэгэнд нь цэргийн албаа хаагдч хоёр офицер авахч байдаг. Нөгөө нэг офицер авахч нь тусдаа гэрэлтэй байдаг. За тэгээд 10 ондгоор заставаас хоолны хангалттай авав. Зөвхөн хоолны хангалтууд 10% төлөлтийг хоол идэн тэрүүд одоо зах зээлийн шилжчихсэн байна. Цэргийн албаагчтай хоол хүнс бол одоо шиг юм биш. За гурил удаага идэн махшил идэн. Тэгээд амт болдог байсан цэргийн сэтгэл зүйн маш доктортой. За застав дээр ганц пигмер гэдэг машинтай. За харуул дээр бол нэг 3-аас 4 морьтой ойр одоо юм байхгүй өсөлт юм бол. Тэгээ явгнаар өргөсдөг байсан. Тэс барьж авцаад нэг ийж тав байныг таавс моцдог байсан. Ийм идэлтэй хамгаалдаг зохион байгуулалт явуулчихсан. Төрөлдөр хэлсэн бас та энэхүү хилэн цэргийн хайлт болсон тэр үеийн хил хамгаалтанд оролцож байхад ямар байсан тэр үеийн артал хангалт хил хамгаалтын мөн чанар хэрэг байсан одоо ер нь ямар байдлаар хамгаалж байна тийм ээ одоо яг олдвор өгөөсдөж байгаа тэр хэцүү талаа бас бид бүхэнд хийж өгнө. 2007 он тус өдрөд цэцэг баа сэлэм олт амаргүй байсан. За төсөлгөө тогтмол дэвшин зэрэгтэй хангалт үйлчлэгээ муу цэлэн бүлүү бас бага байсан тэр үед. Тэгээд ер нь нэлээд тийм ачаалттай төсөлгөө маанд өгдөг байсан. За тэгээд хилчин хүн гэдэг чинь бол хилтэй зориулагдсан гэдэг утгаараа бид нар бол хилтэй шанталтгүй зүтгэж явж амжилтанд хүрдэг хүчтэй. За одоо орчин үетэй ингээд харьцуулахад бол хилэн олгоо бол 90 жил болсон байна. 90 жилийн дараа ингээд одоо 2000 онд харьцуулаад үзэхэд тэнгэр газраа шиг тэмээ ямаа хоёр гэдэг шиг тийм ялгаатай байна. Салин бүндөөс нэмэгдлээ одоо хилтэйгаа инженерийн бай боломжууд бус зүйлүүд одоо маш их тэгэгдэж байна. За хэлийн зөрчилтэй чигээр бас багасч байна. Хүмүүс ачаал бас багасч байгаа болов уу гэсэн миний дотроос тийм бодол байдаг. Тэгээд хүн болгоно өөрсдөө одоо хичээл сэтгэлээр тэгээд явж яваад зүтгээд ирэхэд амжилтанд хүрдэг. Жохон ч гэсэн одоо хэцүү зүйлийг одоо даваад авчих юм бол цаана бол амжилт бол байдаг юм аа гэдэг би одоо өөрөө биеэр болон энэ одоо ахын төлжтэйгаа бас тэр залуучлаг болоод ингээ явахаар энэ хүмүүстэй бас өдөр дуурайл харж байна. Одоо энэ пүржэд эдэн одоо бас миний дараа байлаа. Анх одоо намайг цэрэгдэж явахад бас намайг цэрэг хүн болооч гэдэг намайг бас тэгж явж исэн. Тэгээд тэр энэ үний ятгаланд бас цэрэг хүн болсон болоо гэж бодсон. Тэр одоо манай зүйн мэдээллийн дараагаар ажиллаж байлаа. Би бас надад уулздаг. Тэгээд за миний антай заавалцнаа гэл. Тэгээд юм хэлчин цэргийн хүн болъё гэж тэгээ шийдсэн. Тэгээд одоо хүртэл ингээд тасралтгүй 16 жил 17 жил 16 жил харуулын дээр ажил хийж энэ тэгэхээр Монголсоо тэр халдшгүй дархан байдлыг бас ингээд хамгааллын өмнөд дэр хүний бахархалтай авдаг. Тийм учраас тэгээд одоо аль болж байгаа зэргүүдтэй жоохон хэцүү өсч гисэн даа цаамаараа амжилттай цаам ойрхон байдаг шүү гэдэг бас хэлмээр байна. За маш баярлалаа. Бас сайхан судан төгөлийг ярьж байна. За ингээд бас асуухад нэндаагаас бас нэг асуултыг асуумаар байна. За чи өмнө одоо зүүн хязгаарт талбайж байгаад одоо 10 хязгаарт талбайж байгаа байна тийм үү? Энэ 10 хязгаарын хил хамгаалалт зүүн хязгаарын хил хамгаалтын онцлог юм байна. За тэгээд Сүхбаатарын Омгон сумд тэмцэн 84 дээр хил хамгаалах гэдэг бол ер нь хацмуу тайван тийм одоо чанга талтай гэх юм уу. Одоо тэр хятадын хил гэхэд одоо 2 м багантай. Тэгээд битүү камер гэдэг. Монголын хил бол ерөөсөө ерөөхдөө юу тороод агсан гэдэг мал тухай ерөөхдөө ингээд
ард айлууднаас нэлээд шахаад яатсан. Тийм учраас бас хэлийн цагийн манай хэлийн харуул дээр ерөнхийдөө бол нэг тийм одоо энэ баруун цагтаагатай адилхан нэг тийж явдггүй гэдэг одоо явдаг хоёр л харуул одоо юуны шилийн богдын хоёр харуултай тэгээд тэрэн дээр хоёр харуул дээр ерөнхийдөө банга манаатай гэдэг. Энд бол тэгээд бас цагийн байдал бас маш өөр. Энд бол цагийн байдал маш хүнд, өвөлдөө аягүй их засвардаг. Тэгээд ер нь бол нодлонгийн одоо сураг сонсоод хаад ингээд цас одоо ингээд түүний бэлхүүсээ татлах цас орсон. Тэгээд тэргүүр хил хамгаалах хүртэл цосоогүй хөлийн байдал яадаг аягүй маш хүнд гэж би дотроо бодож байгаа. Тэгээд сая хүртэл ингээд цас ороход одоо хүний шагаагаар татал цас орж байгаа. Тэгэхэд хилэн цагийн маанда сэргийлэх хянах маанда ингээд тогтмол явж байгаа. Тийм л цагийн байдал жоо хүнд талтай эрс злоор явсалтай Путин жинхэнэ одоо эрчүүд одоо албагаад одоо биос боддیں۔ Хоёр отроод ингээд солиод хилэн зэрэг одоо хил хамгаалалттай болсон гэж хүчин зүтгэж байгаа. Тэгээд одоо ард олооч гэсэн ярихад найс нөхөд түнэр ингээд ярихад бас нэр хүндтэй болов гэж байна. Тэр үнэтэй бол ер нь бол одоо усын одоо чигээр яцгаад ингээд хил хамгаалах яаж байгаа жинхэнэ нөгөө одоо хил хамгаалах юмны байдлын өндөр түвшинд өдөр шөнөгүй хил хамгаалаад явж байгаа. Тэгээд бас энгийн ингээд хараад мал юм хутал шалгар одоо ингээд харуул дээр ингээд тентхий одоо Сүхбаатар аймагт ингээд жишээлбэл харуулын морь зэрэг ингээд амхад ингээд ер нь тийм өөд газар яг бид чи анхын дээрээ л энэ уулуудыг хараад яа өндөр харж ийсэн. Тэгээд тэгсэн яг л тэр өндөр уулынхаа юугаар биелэр ингээд тороод агаад хилэн цагийн манаад ингээд явж байгаа. Мордны хүртэл одоо ингээд тэр өндөр уул гүрөө жалгаар ингээд бүр сурцсан. Тэгээд жинхэнэ Монгол одоо нэг уус аймагт байт юм болов уу гэж. Тэрс боддог. албаажгаа хамтран ажиллаж байгаа хамт олондоо хязгаартай хамгаалгаа хүчин ажилтнаар зориулж сэтгэлгүй хэлнэ өгнө. Монгол Улсын цалчин халахлагч төрөв дөржтөн хатанаа шилжүүлье. бүгд сэтгэлээ үлдээ. Би одоо ингээд 15 жил насаа 10 дарах хийсэн байна. За энэ хоорондоо хэцүү зүйл маш зөндөө тохиолдсон. Жаргалтай зүйл байсан, зовлонтой зүйл байсан. Аз жаргалтай зүйл зөндөө байлаа. Энэ хоорондоо ажил амьдралаа яг адилхан авч ирэх гэж бодлоо. За одоо би 3-ны за ихнэр 3 хүүтэй хамт ингээд тавлаа амьдарч байна. За тэгээд нэг юм хэлэхэд хэцүү зүйл ингээд даваа гарчаад цаана нэг амжилттай гэдэг би одоо үеийнхэн харуулын дарамт зэрэгүүдтэй бас хэлэх гээд байгаа. Тэгээд таагүй бас зориулаад бас нэг ишлээ нэг шүлэг хийж гэж бодож босч байгаа гэж байна. За тэгээд таагүй өглөө бүр үсгэлтэй сайхан өдөр жаргалтай сайхан ороо бүр 50 болон сайхан эд мөнгөөр ариун сайхан өмсөл зүгээр дутхгүй сайхан төрөсөн түшигтэй сайхан төмөөлөмн жаргалтай сайхан гал олуудууд нь бадрангой сайхан ганцхан наснда гонхгүй сайхан аж жаргалаар дүүрэн байхыг хүсээгөөд за харуулын дарга сайхан шүлгийг зориулъя. Өдөрт гардаг шиг жижигхэн байшин үнсгэлжин амьдрдаг шиг цэцгэр орчин үнсэг амрагтаа тэмүүлэн саналцуулж үргэлж амртаа нүгий харуулын дарга ханхар сайхан залуу хитгэн зэрэгтэй хилээ мансаар хаяахан нэг застав дээр нь 2 хоногоос итгэх бусдгаа зүрхэндээ хүртэл хаттай гэмээр зэвсгээр өрсөөр харуултаа унаж зав гаргаж өөртөө санаа тавьдаг биш зангаа хөвж хот харааддагвэ. Төрөн ирэх мэд танхимдаа тоглоход тэрхэн төлөө тэд хацууд нь хатууч нь талын жавд хацараад дуусаж туулах өстө замд тангарахтаа унаж харуулын дарга хаа хаанаа дарнар болон хайрлахаас илүү зэмлэх нэг хэцүү хотогоо төрөндөн тавьдаг биш хийсэн ажил чамбай тайлбардаг. Янжуурцун арих хундлах шөнийн залуусаас ялгаацсандаа өндөртөө шүү та ял биш илгэн харуул манай чинь явж тулах амьдралын ялтын зэг харуулын дарга ханхар сайхан залуу хэдхэн зэрэгтэй хилэн мансаар хаяахан нэг застав дээр нь 2 өс итгэхгүй бусдгаа
дандаа анил шантрагшиг хэвээрээ дархан орноогоо гэлийг сайн хамгаалнаа. Дээшээ урах бүгдээ хансаж долоон бурхан одноос шилбэгтгэнаа. Дархан гэлээ албанд итгэх дүн сэтгэл хангалуун гэж Монгол улсыг хавчгийн дөрөн байгуултгаа. Монгол улсын төлөө зүтгэл. Заавал тэрэндээ хотоодаас бас нэг сайхан асуудыг асуу. Таныг одоо хил хамгаалтанд оролцож ажиллаж амдарч байх үед та болсон одоо хамгийн хөгжилтэй сайхан түүхээсээ бас бид бүхэнтэй хаваалцаач. Та босч байгаа одоо хөгжилтэй юм бол зөндөл болдог гэсэн. Алуун дэжтэр, амьдэжтэр, хойгчтэр, хойсолтыжтэр. Тэр цагт хойдоо бол тэр наргашуулаа бол хөгжилтэй гэсэн. Одоо яг энэ сууж байгаа яг миний зүрхний яан яг нэг хэлийн зэрэг нэг өдөр нэг газар тушаад гарч ирсэн. Би тэрдээ турнда фрүүд орж байна. Яг одоо хүртэл хамтдаа одоо зөвлөд гэрүүлийн найз үед ийм сайхан хэлийн зэрэг гэж бол юугаар хэлэх нь аргагүй сайхан. Бид бүхэн яагаад одоо тав ихнүүд хэмлээд байгаа юм бэ? Хэлийн баган дээр нэг мөрөгч юм. Гэлжтэй нэг гар барьчихдаг. Бүтэн жилийн энерги авдаг. Тийм учраас бид гэлжид ахмад гэлжид тав хүрээд байна. Тав хүн дээр ч дадан настай 80 настай манай ахмад гэлжид. Тав хүний сайн сайхны төлөө миний хэдэн борц хэрэгүүд яах чухал, даах чухал, өрж чухал. Одоо тав хүн эдний дараа утахгүй гардуулах байх. Өмсөгч өгч, эсхий уулууч өгч. Өөрийнхөө гараараа гэхдээ борц хийгээд өгч өгч. Миний хэдэн борц хэрэгүүд гэж. Бид бүхний тоон чанагдаад одоо 30-40 жил айлж. Энэ тоогооны буйнд өдөртөө сайхан юуж. Ийм би ахмад гэлжтийнхаа нэр юмс маш их баярлалаа. Аль болох та өрөндөө сайн сайхныг хүсэе. Хэдийн цэгмэг бай. Хичээдэн буйнтай бай. Хаалтнараа багш нүггүй сайхан маань өнгөж сурсан бай. Бид бүхний алав хааж 12 төрлийн нэр төрөлд хоолддог гэсэн өнөөдрийн байдлаар 38 нэр төрөлд хоолдож байна. Одоо өмсөж байгаа хувцас хартаа. Бид бүхэн тийм ихий дээр дах гэдэг юм байдгүй байсан. Одоо цаг үе арай сайхан болсон. Дахиад буцаад орчмоор санагддаг байхгүй. Дахиад 20 жил ажилламаар санагддаг байхгүй. Өчнөө хийх юм байгаад байгаа нь ард нь үлдсэн байна гэж боддог. Одоо яадаг хажууд миний дайчд ямар сайхан байна. Миний гүйхтэй цацуу. Багцээ би таахнаа. Ирцэргээ аль хааж байгаа багцээ. Шийдвэр цаг мөчөнд янз янзыг болоод байгаа. Түн биш. Жинхэнэ кичинг хаана гэдэг хийх шугам дээр л байна. Цасуу шуурганд кем байдаг ганц хилчил байдаг. Өөр хийж чаддаг. Ийм учраас би хилчин дайчдаараа та бүхэн багцээ. Та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье. Эрүүлийн кикүси эсэм мэд ээж авдар очоор нүггүй сайхан байна. Та бүхэн багцж байна. За ингээд манай 3 жуулгын уулзалтын хөтөлбөрийн амжилттай үрж байна ингээд. Энэ дөрөв зөвсөн хичээндээ ажил та бүхэндээ зориулж Монголсын зэйн дөрвөн ажилтан утас ингээд бүрсэргийн өнгөө. Хөөд хэл тав байна гэмээр нэгэн сайхан дуугаар өгмөрья.
생각하면 생각한 거 매국도 하루스타도 머리를 쓰라고 하자가 중에 아파합시다 그런데 바로 40대 기다고 너희들 비슷해 흑설해요 싸이가 많아 오늘이 저도 없을 때 이제 노래도 들으시지 마